Эрхэм гишүүд энэ 55 дугаар зүйл дээр нэг анхаармаар юм байна. Энэ саяны Баянгуулын орон нутгийн сонгуулийг хараад би бол үнэхээр одоо их тийм ичиж өгсөө. Тэгэхээр энэ тэр хүмүүсийн бас буруу биш юм аа. Бидний хуулийн зохицуулалт одоо ийм буруу байгаагаас болоод өнөөдөр Монголын төрд аймаг дүүрэг газар сайгүй урвдаг, шарвдаг, нам сольдог ямар нэгэн намын нэрээр гарч ирчээд тэр дор нь албан тушаал мөнгө төгрөг элдв юмны арилжааны айманд автаж нөгөө тал руугаа ордог ийм юмыг энэ зохицуулт хийгээд байгаа юм. Тэгэхээр би өнийг ийм санал байна. Энэ дотор багтахгүй байхад Сүхбаатар гişүн. Би яг өнөөдрийн тухай яриаггүй шүү. Ер нь цаашдаа бид нар яах вэ гэхээр энэ улсын хурал дээр засгийн газар бүрдүүлдэг журмыг л энд бичмээр байна. Олонх болсон нь нөгөөдүүл биш ээ. Олонх юм уу эсвэл олон болсон нөгөөдүүлтэйг ярэ хэлцээрээ хийгээл тэгэл олонх болж орж ирээд хурлын дарга тавиад хурлахаа дарга тавиад ерөнхий сайдаа тавиад явдаг шиг яв. Сандаа ил хураа. Зовлон үтсэн чавганд гэдэг шиг хэлэхэд 96-аас 2000 онд ардчсан олон эвслэн олонх байжгаад тэгээд эвслийн сайд нар огцроод байсан чинь нууц санал хурааж байгаатай холбоотой. Монголын төр бид нар их хурлын гишүүд өөрснөө энэ хууль номоороо ёс зүй, урвалт, шарвалт олон юмыг бол засалруулах хэрэгтэй. Одоо энэ ингээ батлагдаад явбал нөгөө л урвдаг, шарвдаг сонгуульд өгөхөр нэг намын нэрээр гарч ирээд албан тушаалын мөнгө өгөнгөт нөгөө намд ороо санд. Энэ бол Монголын нийгмийг үнэхээр ялзрааж байгаа мораль, ёс зүй, ёс суртахуун бүх юмыг болонд ишгэж байгаа. Би тэгээд та нараас бүр хичээгүүлэн хүсэж байна. Энэ 55 дугаар зүйлийг би тодорхой санал хэлж штэ. Би санаад хэллээ. Энэ дээр жаахан ажиллаад, нямбаалаад тэгээд урвдаг, шарвдаггүй ойлгомжтой тэднийх тэр хоёр нийлээд олох болж байгаа юм байна. За нэгэн засаг дарга 50 нэг. Сандаа яах юм? Орж ирээд танилцуулдаг ил хураалаа гүйцээ ажиллаа хий. Одоо бид нар нэг ингээл дарга цэрэг ёстой нэг л их арчилсан юм би чинь ямар эзэнцгийнх нь энэ арчил баг. Эн чинь бол монголчуудыг дотор нь бол алж байгаа аймаг сум дүүргийн хүмүүсийн хооронд нь бол жинхэнэ холхилдуулж байгаа. Энэ харин энэ хутган өмүүлдэг янз бүрийн амьтдад би 100 шөгөөд байна гэж бодож. Тэг энийг арилгачихгүй юм да хэдмэн. Та нар олох хоёр дахь нь юм байна. Иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга орон тооны бус байна. Одоо ингээд аймгийн засаг дарга хурлын дарга 2 0001 0002 гэдэг номерын төлөө хэрэлддэг, зодтолддог ийм улсыг би лавл хүсээгүй. Тэгэхээр орон тооны бус болох хэрэгтэй. За би хоёр тодорхой санал хэлж гээ. Манай ардын намынхан тунгааж бодоорой та нар маань энэ дээр зөв шийдвэр гарвал энэ алтан үеийн хүсэл биш. Энэ бол Монгол улс цаашдаа энэ улс төр нь ингээд ард иргэдэд улс төр нь ядаж нэр хүндтэй болмоор байна шүү дээ. Их хурлын нэг 76 улгаач гээд одоо хүн бүхэн ярьдаг. Тэгээд тэр Баянгуулын дүүргийн хэдэн улгаач гээд ингэж ярьдаг. Ингүүл мэргүй байна шүү дээ. Ингүүл мэргүй байхын тулд энэ хууль ном чи өөрөө зөв гармаар байна. Тэг бити яараа сандраад ээл дээ. Мэдээж цаг хугацаанд яарсан байгаал байх, давчдсан байгаал байх. Тэгвэл юмаа зөв болгох нь бол биднэрт одоо хамгийн чухал зүйл шүү. Эрхэм гишүүдээ. Хөөе эрхэм гишүүдээ. Би та нарт бүр дахин хүсэн хэлж байна. Юмаа янзлий, цэгцлий.